За Улаанбаатараас Замууд явсан. Тэ орчод ирсэн. Тэгээ мэдээж буцаад Замуудаас Улаанбаатар хүртэл. Тэгээд маш олон бензиний шишчэрүүд за ингээд түгээлтэй гээд явж байгаа таарч маш олон зүгээр явдгаараа явж байгаа гэж. Тэгээд чордор 28 тонны гэсэн баха. Тэр бензин бууж байгаа. Тэр үйл явцтай хонж оочрлож хонсон. Тэгээ маргааш нь авсан. Гэтэл 2 тоныг өгөөл нэг юу ачиж зогсоочж байгаа. Тэгэхээр ингээд хараад хагаад энэ шатхуун түгээх станцууд нь асуудал гараад байгаа юм байна гэдэг ийм бодол төрж байгаа. За мэдээж хот дээрээ тарлаа 88 ярьж байгаа энэ зүйлүүдийг хүртэл харж байна. Өөрөө гадуур дотор яваад тэр колонго дээр яваад өгөөч гэж явж байна. Тэгээ энэ байдалтай би ингээд бодит байдлыг ингээд нөхцөл байдалтай ингээд уялдуулаад дүгнэх гээд үзэж байгаа. Эрүүл сарвал ухаанаар ингээд бодож штэ. Тэгэнгүүт энэ шатхуун импортлогч гэдэг юм шатхуун түгээгч энэ компаниуд нь өнөөдөр дуулуургүй байдлыг үзүүлж байгаа юм байна. Өнөөдөр төрдөө гэж одоо харж байгаа. Тэгээ энэний дунд бол ард иргэд хохирч байна гэж. Өчнөө одоо оочр дараал одоо бүсгдэг янз болдог гэдэг. Мэдээж одоо төрш шатхуун бол одоо эрдгээрээ ирж байгаа ийм зүйлийг тогтворжуулах гэдэг одоо ингээд салбарын сайд нь ичээд явж байгаа гэдэг зүйлийг ингээд бид нар бүгдээрээ л харж байна. Үзэж байна. Тэгээ ийм байдалтай. Тэгээ мэдээж хөдөө орон нутгачсан ямар байгаа гэдгийг би бас хараад ирлээ шүү дээ одоо. Тэгээ ямархуу хэмжээний шатхууныг ямархуу байдлаар хийгээд ямархуу байдлаар олгож байгаа гэдэг талаар бас харлаа. Тэгээ үнэхээр ийм одоо ард иргэдтэй юу гэдэг сэтгэлгүй тийм ээ хайргүй ийм одоо шатхуун түгэх ийм одоо компаниудыг бол бүрэн дэлгийлүүл таарна гэж одоо бодож байгаа юм. Бүр тий ард түмнийг бодохгүй шүү дээ. Зөвхөн одоо юу гэдэг юм улс төр гэдэг юм уу нэг ямар нэгэн бойкот гэдэг юм уу те. Нэг ийм зүйлийн ашиг сонирхлын үүднээс ингээд шатхуунаа өгөхгүй ингээд хязгаарлаад байгаа юм явдал. Тэгээ бүр салбарын сайд өгөн ч орохгүй одоо ингээд бүр ийм болцсон гэж байна. Тэгээ нөхцөл байдал ингэж харагдаж байгаа. Өөр одоо мэдэхгүй гэж те. Өөрөөр л одоо энийг ойлгох боломжгүй гэж одоо харж байна. Бодит байдал нь ингэж харагдаж байна. Ийм байна те. Тэгээ өчтөр бол одоо Петровс харж байна те. Петровсын 2 толон шагналж авсан бүр те. За ингээд зогсуулчих ингээд явж байна. Бензинтэй мөртлөө өгөхгүй гэж байгаа байхгүй. Толоонтой байгаад гарч байна. Тэ. Ийм одоо байдлыг одоо хөдөө орон нутагт үзлээ. Харлаа. Энэ бол үнэхээр одоо зөвхөн хараал хийсэн зүйл л гэж би хэлэх гээд байна. Өөр одоо үг олдохгүй шүү дээ.